Үзэгч таны харж байгаа энэ бүтээл бол сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн эмчлүүлэгчийн бүтээл. Энэ бүтээлийг ажиглан харуул тэд өөрсдийгөө бусад хүмүүсээс өөр өнгөөр илэрхийлж, харин энгийн хүмүүс бүгд түүнээс харцаа буруулсан байгааг төвөггүй харж болно. Энэ бол манай нийгмийн сэтгцэн эмгэгтэй хүмүүст ханддаг нийтлэг хандлага юм. Энэ хандлага нь тэднийг өвчнөө яалан дийлж идэх биш, харин бүр эсрэгээрээ өвчнийг нь хүндрүүлж, сэтгэлийн гүн хямралд оруулдаг байна. Тиймээс тэд нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөж, бусдын адил ажиллаж амьдрах хүслээ уран бүтээлээрээ дамжуулан илэрхийлжээ. Бүтээлийг анхаарал татж байна л да. Яг ямар утгаснаа илэрхийлсэн ямар хүний бүтээл вэ? За энэ дээр нэрийг нь бол нууцлчи. Яг тэгэхээр өөртөө нөгөө би ингэж нөгөө хүнд ил тот баймааргүй байна гэдэг тийм том айцтай болсон байдаг. За энэ бол сэтгцэн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлдэг эмчлүүлэгч маань гэсэн үг нэгсэн доо. За хажууд нь байгаа хүн маань одоо энэ нөгөө цэцгээр төлөөлөлдсөн болохоос энэ маань ээж нь гэсэн үг л те. Тэгэхээр цэцэг маань үнэхээр өөрөө нөгөө санаа цэцэг маань өргөстэй байдаг штэ. Энэ маань ингээд бүр ингээд жагталцсан юм шиг ийм нөгөө нэг ийм шүрүүвдсэн юм шиг ийм долгиотой хийсэн маань энэ хүмүүсийг ингэж нөгөө одоо галзууслахтай чи тийм ийм гэж доромжилсан үг болгоно нь энэ хэдийг ингэж хөвтөгчээд юмаа гэсэн утгаар одоо яг энэ өргөсийг бүр ингэж ийм мушгаад бүр ингэж цусгоожж байгаа юм шиг ийм муухайгаар одоо юу гэдэг гаднаас ирж байгаа нөлөө маань нийгмийн нөлөө маань энэ хэдийд ингэж их мэдрэгддэг шүү гэсэн ийм санаа гаргаж байгаа. Энд тайрган дээр байгаа бичигдсэн үг болгон маань сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд хэвчин эмчлүүлдэг хүмүүсийн маань сэтгэл доторх үг байгаа юм. Энэ үтсэглэн сэтгцэн эрүүл мэндийн төвийн эмчлүүлэгчдээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдч мөн өөрсдийн бүтээлээ олонний хүртэл болгохоор хамтран оролцож байна. Хөгжлийн болон хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдэд мэрэгжил олгодог энэрэл төвийн сурагчид хэдийгээр 4 төрлийн мэрэгжил эзэмшин төгсдөгч ажилд орж чаддаггүй болохоор тэд өөрсдийн юу хийж чаддгаа мөн харуулахыг зоржээ. Танайхыг төгсөгчдийн ажлын байр нь хэр олж өстэй? Ажлын байр бол нэг тэгж олдоод идэггүй бас авах газар тэр болгон байгаад идэггүй шүү дээ. Хөдөлмөрийн бэрхшээлт иргэд гэхээр л жоохон зайлсхий гэдэг. Тийм учраас л нөгөө өөрснөө юм хийж сургах, өөрснөө зах зээлд тий гарах тийм л чиглэлээр л ер нь голчилж ажиллаж байгаа. Энгийн хүмүүс хүртэл ажилд ороход энэ хэцүү нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй болон сэтгцэн эмгэгтэй иргэд олонний дунд орж ажиллаж амьдрах чин ирмэлцэлтэй гэдгийг энэ үтсгэлэнгээс та харж олно. Тиймээс та нүд үзүүрлэн хардаг, хайж харддаг, сэтгцэн эмгэгтэй хүмүүсийн талаарх бодлоо түр хоошин тавиад тэдний ертөнцийг багч олов ойлгож, итгэл сэтгэлийн дэм өгвөл цаашдын амьдралд нь багч гисэн тус нэмэр болж байгаа сайн үйл болно гэсэн юм а.